Малчин түмэн монголчуудаа туслах зорилготой илгээлтийн эзэд дайныг Монгол улсын гавьяат жүжигчин Жавхлан Баясгаланаар санаачилж, Монгол улсын нийт ард иргэд төрийн болон төрийн бус байгууллагууд залуучуудыг хамтран ажиллах уриалгыг дэвшүүлж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, өвөлжилт хүндрэлтэй болон хаваржилтын байдал нь цаашд хүндэрч болзошгүй урдчилсан мэдээ байна. Ийм дэлгээлтийн эзэд дайны хүрээнд нэг хүүхэд нэг нэмнэ малчин оюутан зэрэг хөтөлбөрийг боловсрол соёл шинжлэх ухааны яам хариуцсан 3 дугаар сарын 3-наас эхлэн 21 хоногийн хугацаанд хэрэгжүүлэхээр болоод байна. Мөн хүнс хөдөө аж ахуйн яам болон онцгой байдлын ерөнхий газрын хамт олон илгээлтийн эзэд болох Монгол улсын гавьяат жүжигчин Жавхлан Баясгалан нарын хамтарсан тоглолтоор сэтгэлийн дэм тусламжийг Монгол орноо бүтэн тойрон хүргэх юм байна. Улаанбаатар хотоос эхлэх илгээлтийн эзэд аялан тоглолт ард түмний сэтгэлд хоногдсон аялгууд сайхан дуугаар хөвлөгдөж хүнд хэцүү цаг үеийг даван туулах сэтгэлийн дэм өгөх зорилготой бөгөөд уг аяныг олон нийтэд таниулан сурталчлах ажлын хүрээнд илгээлтийн эзэд цоврал нэвтрүүлгийг мөн бэлтгэн хүргэх гэж байгааг нь. Энэ аяныг маань Монгол улсын засгийн газар бөгөөд Монгол улсын засгийн газрын тэргүүн сайхан бэлэг ерөнхий сайд дэмжиж хүлээж авч засгийн газрын нийт бие бүрэлдэхүүн одоо байж болох бүх одоо хүч бололцоо өөрийнхөө орон нутгийн төлөөлөл одоо засаг захиргааны нэгжүүдээрээ дамжуулаад бас энэ аяныг бас дэмжсэн байгаа. Тийм учраас өнөөдөр бас энэ уриалгыг хүлээж авч онцгой байдлын ерөнхий газар, за боловсрол шинжлэх ухааны яам, за мөн өнөөдөр энэ бидний хэвлэлийн хурал хийж байгаа хөдөө аж ахуйн яам гих зэрэг одоо холбогдох яамдууд бид нартай бол хамтарч ажиллахаар болж уриалгыг маань дэмжсэн явдалд одоо их баярлж байна. Цагаагаар мэдээлэлээр хавар бол нэлийн урт болно. Салхи шуургатай байна. За одоогүй ингээд 2 хоногийн дараагаас эхлээд 24-28 м/сек хурдтай бас цасан шуурга үргэлжлэнэ. Хэрэгцээтэй шаардлагатай байгаа ард иргэд нь давхардуулгүйгээр зөв ямар нэгэн буруу замаар орохгүйгээр энэ зохион байгуулах ажлыг бид үүрэг болгож хүлээж авч байна. Бид өнөөдөр эх орны эрдэнэ иргэдийн аж амьдралын их хүнд болсон мал сүргийг байгаль цаг уурын болзошгүй эрсдлээс хамгаалах, малчин түмэндээ туслах тухай Монгол улсын гавьяат жүжигчин Жавхлан, Монгол улсын гавьяат жүжигчин Баясгалан нарын илгээлтийн эзэд санаачлах үйл хэргийг боловсрол соёл шинжлэх ухааны яам талархан дэмжиж байна. Одоо өөрт тохиолдсон зүйлээсээ ярих юм бол 13 жилийн өмнө Мэчин жилийн зуд болоход Баянгор аймгийн Бууд цаан суманд одоо миний ах дүүнэр буурал аав ээж маань ер нь бол бод мадал ер нь үлдээгүй очиход бол маш хүнд байсан. Бидний ажлыг санаачилсан ажлыг дэмжиж хүлээж авч байгаа Монгол Улсын засгийн газар болон улсад яам тамгын газрууд мөн хэвлэл мэдээллийн та бүхэндээ маш их баярлалаа. Цаашдаа ч гэсэн бүгдээрээ хамтарч ажлын Монголынхоо төлөө, Монголын мал малчдынхаа төлөө хамтарч ажлын нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэж олонний тус оломгүй далай гэж ингээд хамтарч ажиллахад бэлэн байна. Маш их баярлалаа. Энэхүү сайн үсийн аянтай та бүхэн нэгдэн уриалгыг олон нийтэд таниулан сурталчилж, эх орны ирээдүй болсон хүүхэд залуучуудын бүтээлч ажлыг дэмжин аяны турш хамтран ажиллахыг инхүү уриалж байна.